хүүхдийг ивэксэн Япон улсын гадаад хэргийн яам хамтран үзүүлж байна. Намайг Ташмагийн Батцэг гэдэг би 7 хүүхд төрүүлж өсгсөн. Эхийн 1-2 дугаар одонтой. Хамгийн бага охин Отгон Заяа одоо 11 настай. Ерөнхий улсролын 2 дугаар сургууль сурч байгаа. Төрөлхийн ингэж уумж очдог. Байнга ингээд авж ясаргаанд байдаг. Өрхийн эмчгийн хяналт болон Улаанбаатар хотын эхийн хэлхсэн хяналтанд 6 сар тутамд ингэж үзүүлж байдаг. Уналт өгсөн үедээ бол яалчгүй миний хүүхэд авж ясран байх шаардлагатай байдаг. Миний охин багтаа ахтайгаа их тоглодог, их зураг зурдаг, агаагаа юу л хийнэ тэрийг дуурайдаг байсан. Гац охин дүү төрсөндөө би их баярсан тэгээд дүүгээр би их багсан ийм хөргөн дүү төрсөн бэ нээж гэдэг. Ээжтэй их баярдаг. Би багш олно л гэж ярьдаг гэсэн. Би том болоод ерөөсөө багш болоод олон хөрхөн хүүхдүүдэд хичээл заана. Тэгээд аав ээжийнхээ ачийг хариулна гэж. Миний удмын тиймийг гарын урдууд хүмүүс байсан үедээ юм дуурайгаад би бас нөгөө төр юм одоо юм хийдэг. Тэгээд би мужийн мөрөглөлт юм сайд. Охин маань бас миний тэр удмын дуурайгаад бас өөрөө юм хийдэг. Юм их сонирхолтой юм байд. Тэрөнд нь би их баяртай. Хүүхдээ боловсролтой мэдлэгтэй болохгүй л сургууль өгсөн. Тэгээд миний өдөрт сургууль суугаад өөрчлөгчдөг зүрдэг. Баярны шавар юм хийдэг юм л. Хүмүүстэнтэй. Хон зайг бол анханаас ерөөсөө тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн ангид нь оруулаад тэгээд тэндээс нь 2 жил 3 жил суугаад тэгээд жирийн анги руу орсон. Тэгээд жирийн ангид орсноор бол хүүхэд бол өчтдөг юм байна. Хичээл номд сонирхолтой ангийн хүүхдүүд бол олон байдаг. Хилдуртай л байт юм. Жирийн анги руу ороход бол ангийн хүүхдүүд нь багш нараас айгүй гоё хүлээж авсан. Тэгээд ерөөсөн дуу муу дуулаад тэгээд ном дурсгалын зөөл өгөөл хүүхдүүднээс хайрцангуй гоё хүлээж авчихсан. Тэрэнд нь би хүүхдүүдээ одоо энэ бундлан багштай та одоо хамт суралцж байгаа энэ хөөрхөн охтууд байна. Нар бүгдөөнд нь хайртай л гэж хэлээ. Би хүүхдээ сургуульд нь хөргөж өгч явдаг. Тэгэл битэрт тамдаа багштай тийм юм даасан сургууль гоё байт юм бай. Олон найзтай болсон. Англи тийм хүүхдүүд байдаг байл. Тэгэл юм яаж байгаа тэгэл гэртээнд. Заримдаа нэг жоохон үтнэт тиймэрхүү өдрүүд хичээлээ явах жоохон тиймэрхүү байд. Тэгээд бусдаар их гайваа. Өглөө нэг уналтын юм уус үедээ ч юм уу яг ингээд бэрхшээлтэй байгаа үедээ багштайгаа ярилцаад 1 юм 2 цагийн дараа очиод хүүхдтэй ингээд хичээлийн нөхөж өгөөд ингээд багш нь миний хүүхдийн төлөө найз нөхд нь ингээд хамтарч хийж байгаа нь бол том бэрхшээлийг даван туулж байгаа нөхцөл байна гэдгийг би хүүхдээрээс ойлгосон. Би хүүхдээ ерөөсөө алс ирээдүйдээ энгийн хүүхдүүдтэй суралцсанараа миний хүүхдэд хөгжих юм байна гэдэг үүднээс би ерөөсөө хүүхдээ ерөнхий өсвөрлөө сургуульд өгсөн. Би өөрөө жирийн сургууль сурсан болоо би дүүгээ жирийн сургууль сурсандаа их баяртай. Тэгэл самтаа ингээд энийг сургууль ингээ орлоо. Тэгэхээр тэр үед миний сэтгэл аюул гоё төрсөн. Багш нарын хамт олон тэгэл энэ үеэрээ сайхан талархаж эзэрхийж тэр үгээр нь би дүүдээ их баярлаж мөн багш нартай их баяртай. Ер нь хүүхдүүд бол их идэвхтэй болд юм байна. Сургууль сурна гэхэл ер нь сонирхолтой багш найзуудтай болдог гэл өөрөө их дуртай байдаг. Ер нь эсэгчүүд бол хүүхдээ ер нь болж илүүгүй сургууль аялаас нь хөндөрүүлэхгүй сургуульд нь идэвхтэй оролцуулж багш нартай харьцаж аймаа байт юм байна. Ямар ч хүүхэд ерөөсөө биенийг дагаж хөгждөг юм байна гэдгийг л олж харсан гэж чинь. Хүүхэд ерөөсөө энгийн хүүхдүүдтэй суралцсанараа хүүхэд хөгждөг юм байна. Биенийг ойлгодог юм байна гэдгийг л хамгийн түрүүнд олж харсан да. Охинороо их бахархаж байна өө. Сургуульд явал янз янзын юм сураад тэгэл ер нь сонирхол ихтэй болохоор гараа хөлн хэвлэрээ ер нь аваагаа дуурайгаад юу хүнтэй бас хаах гэж байна.